Энэ ангийн онцлог үйл явдал нь Юнжу 4 ангийн туршид эцэст нь нийгэм живний байгаа барилгад ирж зомби халдлаас хойш тэр хоёр нэг барилга дотор байгаа анхны тохиолдол болдог. Гэвч нэг нь барилгын хамгийн дээд давхарт байхад нөгөөх нь барилгын хамгийн доод давхраас нүрээ харан анх удаа уцаар холбогддог. А77 цамхгийн хамгийн дээд 77 давхарт байрлах агаарын цэргийн баазхан хоол усны хомсдон барилгаас гарна зомби нартай нүүр тулахаар эцэст нь шийднэ. Мөн 77 цамхагт ирсэн мөрөөдлийн баг маань зомбины дайралтад төртөж нэг нь харамсалтайгаар амар өгдөх болно. Тэд уулзалтад чадах болов. За ингээд хэдүүлээ кино спойлерт орцгоё. Нэг дэмжиж сабо дараарай. Япа киноны 5 дугаар ангийн төв барнаас А77 цамхаг руу ойртож буй цэргийн нисдэг тэргээр хоол хүнс тэрвэрлж буй гар эхэлнэ. Бүгд л авралын бурхнаа харж буй мэд онгоц руу ширтдэнэ. Гэвч онгоц нэг л хачирхалтай. Ингээд энхөө ирж яваа онгоцны нисгэгчүүд хүн биш зомби болсныг хурдан ойлгох нь тэр. Тэрээр урам нь хугарсан ч нисдэг тэрэг буухцаар усыг даван байж командлагчтай хэлсэн. Тэдний газардуулж болохгүй гэд онгоцыг устгахыг анхааруулав. Маш эргэлзээтэй богино хугацаанд эцэст нь нааш чиглэн ирж буй онгоцны бүс рүү буудаж сөнөөд дараа нэмүүлтэл хийснийхээ төлөө баазын командлагчтай зэмлүүлдэг. Хүнсний нөөц маш багасж байгаа тул хөрвч доод давхарт хоол хүнсийн хар цэргүүдийг удирдахаар шийдэв. Цэргүүд бүгд дор бүрнээ бэлтгэлээ базааж гартаа галт зэвсэг. Сужаанч мөн адил цэргийн дүрэнд хувцсамсаж тэдний адил зэвсгэлхийг хүсв. Командлагч энгийн иргэн зэвсэг өгөх талаар нилээд эргэлздэгч Сужаан өөрийгөө ахлах сургалт байхдаа маш сайн боддог байсан. Энд байгаа зарим цэргүүдээс жилөө будж чадна. Өөрийн амиа өөр хамгаалахад нь тус болооч хэмээн командлагчаас гуйснаар командлагч маань зөвшөөрдгөө. Нэгэнт хоол хүнс тээвэрлэх онгоц суурсан тул командлагч салаагаа цуглуулад хөтлөө тулдаад гэртээ харцгаая гэдэг. Бүгд мэдлээ гэсэн ч айдастай. 계단으로 VIP 엘리베이터를 타고 이동한다. 자, 출발하자. Ингээд цэргийн баазын салаа барилга дундуур явах дамдаа зомбинуудыг босдох нь доош буух дамдаа орноо. Тэдний байрлаж ирсэн бааз маань ийхүү хоосоо үлддэг. За энэ хооронд Янжу болон түүний баг болох Жумуг, Алекс болон шинээрэлсэн оюутан цамхагдах цэргийн баазыг чиглэн явж байна. Дамдаа нэгэн л хөрлөө ордог. 없냐? 머리 아파. 너 이거 마셔. 아니지, 야구는 자연투지. Үүний дараагаар цамхагтын шууд орох үдэндээ ирэхэд зомби гордурч орох боломжгүй болсон байдаг. Ингээд мөрөөдлийн багийнхан маань өөр замаар явахаар шийдэж зомбины эсрэг тэмцэхэд хэрэгтэй хэрэгслүүд авахулсан Алексийн машиныг авахар тэд газар дор хонгил руу явна. Татагш ормогц тэд хос болон хуваагдана. Нэг бүлэгт нь Юнжу, Жумуг хоёр байхад нөгөө бүлэгт нь Алекс оюутан хоёр болж салаагаараа хуваагдав. Юнжу Жумуг хоёр машинаа хайж байтал энтхэн зомбины сүрэг тэдний дөхөөж ирэв.
Алексийн сандарсан хашгиран алкогольтой гал нь тэднийг яг цагтаа саатуулж тэд цогтхын тулд ойролцоох машинууд дээр авирдаг. Алекс болон оюутан нар хэсэж буй зомби сүргийг Юнжу Жумуугаас хол байлгахын тулд тэмцэж байна. Цөхрөнгөө барсан Алекс өмнө нь бэлтгэсэн молотовын коктейлийг шидэж хит хитэн зомбиг галтан шатаажээ. Боломжийг ашиглан Юнжу Жумууг нар цогтсон ч Алекс араас нь орохыг оролдох үед зомбинууд түүнийг дартид түүнийг чирж хазаж эхэлдэг. Үнэхээр харамсалтай. Би бараг энэ Алексийн крашлдаг гэсэндээ боддоо. Юнжу түүнийг аврах гэж зөнгөөрөө ярангүйсэн ч Жумууг түүнийг амиа хорлохтаа алгуур гэж ирлээд өөрөөсөө холтвол. Ингэснээр хоёулаа ухарч машины зогсоол руу ордог. Энэ хооронд эмх замраагүй байдлаас хол байсан оюутан буцаж ирээд Алексийг аврахыг оролдоно. Гэсэн хэдий ч Алексийн үр өвчнөөс молотовын коктейл дүрлцэж зомби болон Алексийг хоёулангийн шатаадаа. Ингээд энэ киноны маань нэг хэсэгт яг мөрөөдлийн багийн маань туслах дур алах баян алтартай тэгээд жирнээгүү гоё зантай Алекс маань харамсалтайгаар ингээд амиа одоо залж ийн гэх юм уу энэ хоёрын төлөө. Харин оюутан явахаас өмнө гүнхтэйгээр Алексийн одоо шатсан газар руу харж байдаг. А77 цамхтын дээд давхар цэргийн багт очиж бодлын амралтын өрөөнд хурч зомбитэй тултнаа. Тэд хоол хайж байхдаа нэг нь тоогооч нөөдөж байгааг олж мэддэг. Тэр нь болохоор Павла. Тэднийг хангамж цуглуулж байх үед живний утас Wi-Fi-д холбогддог. Тэгээ шууд жив маань Юнжу руу залах боломжтой болсон. Тэгээд тэд бие биений хараас сэтгэл нь хөдөлж нэг нэгнийхээ аюулгүй байдлын талаар мэдээлэлээ солилцдог. Юнжу маань үнэхээр амар аюултай байдалтай байгаа юм бидэж живнийг өөрийгөө сайн бодоорой, аюулгүй байдлаас хангаарай гэж бүр тэгээд хэлээд байдаг. Юнжу цамхаг дотор байгаагаа хэлж живнийг түгшээдэг. Энэ нь ямар аюултай болохыг хэн мэдэх билээ? Тэрээр цамхагт байхгүй гэж бодлоо ярьж түүнтэй өөр цамхагт уулзна гэж амлаж цэргийн бааз байгуулж байгаа Сусок гэх нэртэй бутал руу яв гэж зааж. Юнжуг утасны цэнийг дуусаад унтрахад дуудлага тасардаг. Цэргийн багийнхан рестораны хэсэгт хоол идэхээр сууна. Тэднийг хооллож байх үед төрөөч ганцнаас ундаа авахар холттол зомби таардаг. Инхүү зомби дайралтанд өрснөө. За ер нь энэ 77 давхар байрлахаас хүн амьд юу гарах нь. Өмнө саманыг сонсоод багийнхан ажилд орж удалгүй зомби багийн зүг Сужон гал гаргаж зомбиг хөнөөдөгч командлагч зомби болж хуурсан бай. Инхоо толгойдоо ойр хазуулах тусам халдварт хүргэн дарахад зомби болж хуурдаг гэж хэлв. Өөрийнхөө өөрчлөлтийг үл харгалзан командлагч тэдний зүгт нулимс туслуулан алхаж бай. Багийн ахлагч Янгман урагш алхаж зүрхэн хөндөрч толгоор нь боддог. Хөнгөлт оюутан Жумууг хоёр Алексийг ардаа орох талаар маргалтна. Тэднийг үргэлжлүүлэхээс өмнө илүү олон зомби орчиж Алексийн машиныг олоход анхаарлаа төвлөрүүлдэг. Оюутан машины байршлыг олж хардаг. 미안해 준비야 잠깐 나와봐. 잠깐 미안해. Тэрээр Юнжу Жумууг хоёрыг аварч Жумууг харин дараа нь машины жолоог барьж зомби хорд өрсөн гутанд зориулж мөн зомбинуудыг ер нь аль хайр найр өнөдөг ба.
нэг талд галтан шатаагаал нөгөө талд нь зомбинуудыг мөрөж тэсгээл нэг юм шууд суусагийн бодол руу явахын оронд тэд эхлээд ээжийнхээ эмнэлэг зогсохоор шийдэж Ёнжо гэмтлийн улмаас эмнэлгийн тусламж авах шаардлагатай гэж оюутныг шаарддаг. Энэ хооронд оюутан түүний биед ачирхалтай хариу үйлдэл үзүүлж эхэлдэг. Түүний өмнө нь хазуулсан шархан түүнд нөлөөлж эхэлнэ. Тэрээр зомби болон хуурч байгаагаа мэдээд замдаа бөөлжлөө гэж буугаад Ёнжотой сайхан хоолны талаар ярьж эмнэлэг ямааргүй байна. Үнэхээр эмнэлэг дургу. Гэртээ харж хичээлэн юмэр байна гэд тэднийг орхихыг хүснэ. Үннийг нуун дарагдуулсан тэрээр салах ёстой гэж зүтгэдэг. Ёнжо эргэлцсэн ч Ёнжог оюутан тайвшруулан тэднийг хамгаалан үлддэг. Тэр итгэлгүй хിവэр байгаа тул Жинвүүхтэй маргалтаж наад машиныхаа хаазыг хурдан гიშгэд явахыг оюутан шаарддаг. Хэсэг зомби тэдэн лөө ойртож байгааг Жинвүүг хараад шууд машинаа хөдлөгчдөг. Үүнд нь санаа зовсон Ёнжо тэд оюутны нэрийг хизээч асууж байгаагүй гинтээ ойлгоно. Оюутан замын голд ганцаараа зогсохдоо машин алсад алга болохыг харна. Зомбинууд түүний араас хөөцөлдөж эхлэхэд тэр тэдэнтэй тулалдаж Ёнжо Жинвүүг хоёрыг ганцаарнгийн үлдээ гэж хашгирна. Харин дараа нь Хитобогийн 5 дугаар ангийн сүүлчийн үзэгдэл өөрчлөлт эхэлдэг. Оюутны бие жичирт нүдэн бүлтэж түүний зомби болон хувирсныг харуулдаг. За ер нь энэ ангийг үзээд төрсэн сэтгэл зүгээр балгаж байгаа хамгийн ихний зүйл гэх юм бол энэ согтуу оюутны дүр болохоор яг энэ хідэн сүүлийн 2 ангийн тэмсэн юм шиг надад санагддаг. Яг бүх зүйлийг хүлээн зөвшөөрөөд тэгээд байгаа хорон бүртээ аз жаргалтай хөвчлөлтэй яг өмнө нь яаж амьдардаг байсан тэмхүүрээ амьдрахыг хичээсээр агаад тэгээд эцэстэн зомби болон хувирдаг. Эцсийн амьсгал хүртлээ бусдад төвөгтэй хүсээгүй, амиа бодох хүсээгүй. Алекс ч гэсэн амиа бодох хүсээгүй. Энэ хоёр дүр бол үнэхээр гоё, энэ цалган маш гоё сайхан киног тэмсэн дүр байлаа гэж үзэж байна. За ямар ч байсан Ёнжо Жинвүүг хоёр бол цаашаа мэдээж амьдарч байгаа. Тэгээд цаашаа заман үргэлжлэнэ. Сая уг нь бол яг энэ ингээд Жиюн Ёнжо хоёр мань уулзахад маш ойрхон байсан. Нэг барилгаан дээр давхар нөгөөд нэг барилгаан давхар байсан. Гэтэ арай уулзах чадсангүй. Гэтэ дараагийн ангид уулзах байх гэж найдаж байна. Ингээд бүгдээрээ намайг дэмжиж сабадараараа дараагийн хүртэл түр бааштай.